Улаанбаатар хотод 3 дугаар сарын 25-наас уламжлалт цэвэрлэгээний сарын аян эхэлнэ. Нийтдээ 15 зөвшөөрөлгүй хогийн цэгийг цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн дүүргүүдийн захиргаанаас ирүүлсэн хүсэлтийн дагав хот тогтчлтын комбинат, хотын гол гудамж зам дагуу их засварын дараа үлдсэн бетоны үлдэгдлийг цэвэрлэх юм. Эко Альянс компанитай байгуулсан тохиролцооны дагуу цэвэрлэгээний сарын аянд дүүрэг бүрт нэг зөвшөөрлөг хогийн цэгийг устгадаг юм. Уламжлал болсон гэхүүдээ мөн дүүргүүдийн захиргааны зүгээс экологийн арга хэмжээний хүрээнд орчин суугчид болон орон сууцны ашиглалтын байгууллагыг оролцуулан жижиг хогийн цэгүүдийг цэвэрлэх ажлыг зохион байгуулдаг. Улаанбаатар хотын захирагч Игорь Шутенков бүх нийтийн цэвэрлэгээнд хувийн эзэмшлийн байгууллагуудыг ч татан оролцуулах үүрэг өгчээ. Дүүргийн удирдлагаас хувийн эзэмшлийн байгууллагатай идэвхтэй ажиллахыг хүсье. Ялангуяа том талбай эзэмшдэг газрууд жишээлбэл пионер гэх мэт маш өргөн талбайтай тэнд ихвчлэн бохирдлогтой байдаг тул заавал цэвэрлэж эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Үүнд Крестьянские зах болон бусад олон объект хамаарна. Та бүхэн илүү сайн мэдж байгаа тул заавал анхаарч идэвхтэй оролцуулж хэн ч хөдөлгөөс ажиглагч биш. Харин бүгд хамтдаа цэвэр цэмцэр орчныг бүрдүүлэх ёстой. Талбайгаа хугацаанд нь цэвэрлээгүй тохиолдолд захиргааны ажилтнууд аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргүүлнэ. Мөн хотын захирагч шалгалтын үеэр зэрлэг ургамалд анхаарал хандуулахыг үүрэг болгожээ. Бид аж ахуйн нэгж хувийн хвшилтүүдийг холбооны бүгд нэр тулсан бол манай орон нутгийн байгууллагууд ч ойр орчны талбайгаа цэвэрлэх тухай мэдээлэл өгдөг юм. Энэ нь зөвхөн хог сав цэвэрлэгтүүд биш. Сергей Анатольевич зэрлэг ургамалд мөн анхаарал хандуулахыг хүсье. Хогийн ургамлууд лангуу сурталчилгааны байгууламж суурийн дорос хүртэл ургаж хотын өнгө үзэмжийг алдагдуулж байна. Цэвэрлэгээний дараа цугласан хогийг хот тогтчлтын комбинат хэд хоногийн дотор ачиж зайлуулах юм. Комбинатын машин хийж хангалтгүй байдгүй. Бүх уутыг нэг дор ачиж цэвэрлэх боломжгүй гэдгийг бид ойлгож байгаа. Тиймээс уутнуудыг хаана төвлөрүүлж байрлуулахыг тодорхой болгох хэрэгтэй. 7 хоног нар салхинд хэвтэж нүд халтран байдал үүсгэс сэргийлэх нь чухал. Жолооч нартаж ойртоход хялбар ачаалж тээвэрлэх тохиромжтой байрлалыг сонгох. Гэхдээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой шүү. Цэвэрлэгээний сарын аяын 4 дугаар сарын 25-нд бүх нийтийн их цэвэрлэгээр өндөрлөнө. Валерия Смольникова, Даржи Чайдопов, Новости дня. Төгс болтол нь давтагдсан хөдөлгөөнүүд, хэмнэл, зохилтын хүч, тэнцвэр, амьсгалын хяналт, хөдөлгөөн бүрийг шүүгчдийн баг анхааралтай ажиглаж байна. Ялалтын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Бараг 650 тамирчин Ирхүү хотод хүрэлцэн иржээ. Ирхүүгийн Фуд Житсу клубын тамирчин, спортын мастрын дэд цолтой Михаил Койдан ката төрөлд төрүүллээ. Тэрээр энэ удаад зуны Оросын залуучуудын спартакиадын үеэр Ориол хотод 4-р байр эзэлсэн амжилтаа нөхөн хариугаа авлаа гэж хэлж болно. Үндэ нэг жижиг алдаанаас л болсон. Тэнд бас ката төрөлд оролцсон. Тиймээс энэ удаа би хариугаа авч чадлаа гэж хэлж болно. Өөрийн чаддаг бүхнээ боломжоо бүрэн харуулсан. Өрсөлдөөн байна. Энэ сайн хэрэг. Үнэхээр гоё. Одоогоор би тэргүүлэх байр эзэлж байна. Энэ ч бас сайн хэрэг. Харин хажуугийн татамид мөн энэ төрөлд охид өрсөлдөж байна. Москва мужийн 14 настай Яна Берман 2 удаа ялалт байгуулжээ. Би хизээч ямар нэгэн үр дүнд найдаж ордоггүй. Манай дасгалжуулагчийн хэлдгээр өөрийн үзэл бүртээ сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал. Тэр нь өөрийг чинь баярлуулах ёстой. Бусд нь тийм ч чухал биш ээ. Мэдээж сэтгэл хөдлөл баяртай байна. Би аз жаргалтай байна. Эцсийн дүндээ 1-р байр эзэлсэн шүү дээ. Бүх Оросын байгалийн шуурга тэмцээнд карате тамирчид 3 төрөлд ур чадвараас сорж байна. Бүрэн контакт, хязгаарлагдмал контакт, хамгаалалтын хэрэгсэлтэй бүрэн контакт, мөн ката, сүүдрийн тулаан болон жинхэнэ тулааны төрлүүдээр өрсөлдөж байна. Өрсөлдөөн маш ширүүн байна. Учир нь энд 14-15 насны хөвгүүд охидын спартакиад оролцох сонгон шалралт явуулж байгаа юм. Энэ бол нэлээд чухал тэмцээн. Мөн 2-7 хоногийн дараа 14-20 насны улсын аврал шалралт тэмцээн болно. Тиймээс тамирчид одоо сонгон шалралтад орж байна гэж хэлж болох юм байна.
Бүх Оросын хэмжээний энэхүү тэмцээнд 12 бүс нутгаас каратэчид оролцож байна. Сонирхолтой нь Уралаас Сахалин хүртэлх бүс нутагт ийм төвшний анхны тэмцээн болж байгаа юм. Зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулжээ. Оролцогчдын дунд Оросын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга медалнууд бий. Өөрөөр хэлбэл төвшин маш өндөр байна. Ер нь энэ тэмцээн бидний хувьд нэг төрлийн туршилтын талбар юм. Зохион байгуулагч шүүгчдийн хувьд зарим нарийн зүйлсээ сайжруулах турших боломж. Ирэх жил бид бүс нутгийн тоо оролцогчдын тоогд орхойж 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Дарья Андреева, Сергей Коваленков специально для программы «Новости». Региональный проект «Культура». Хэл хязгааргүй соёл бүсийн төсөл өөр байгалийн хязгаарт 2024 оноос эхлэн захирагчийн тэтгэлгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. 2 жилийн хугацаанд тодорхой үр дүн гарчээ. Тухайлбал харааны бэрхшээлтэй иргэд одоо дотоодын киноны шинэ бүтээлүүдийг автомат тифло тайлбарлагчийн тусламжтайгаар үзэх боломжтой болсон. Үүнд зөвхөн кинотеатрын кассас олгодог тусгай хүлээн авагч төхөөрөмж хэрэгтэй. Үүний дараа үзэгч тайвшран киноны үйл явдлын дүрслэл бүрийг сонсох боломжтой. Зарим тохиолдолд ийм дууны тайлбар нь харааны бэрхшээлтэй хүмүүст үйл явдлыг илүү сайн ойлгож, тод дүрслэл бий болгоход тусалдаг юм. Харин кинотеатрт бүх ажлыг төхөөрөмж гүйцэтгэдэг бол тайзны тоглолт жүжигийн үед заавал хүний амьд дуу хоолой шаардлагатай байдаг. Живой голос. Тифло тайлбарлагч бүтэн бичлэг болон зохиолыг авдаг. Юу болж байгааг нарийн харж хооронд нь яриагаа оруулах ёстой. Хамгийн чухал нь тайлбарлагчийн яриа жүжигчдийн үгийг дарж болохгүй. Мөн завсар паузын хооронд яг тааруулж хэлэх шаардлагатай. Ольга Насагдоржиева одоогоор өөр байгалийн хязгаар дах цорын гац тифло тайлбарлагч юм. Тэрээр хязгаарын филармонд ажиллаж, мөн орчин үеийн технологи ашиглан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аялал үзүүлбэр зохион байгуулдаг. Тухайлбал гараа тэмтрэгч мэдрэх боломжтой барацгар гадаргуутай 3D зургуудыг ашиглаж байна. 3D технологийн тусламжтайгаар зураг нь эзэлхүүнтэй барцгар бүтэцтэй болж анхны төрсөлийг бүгд тавцдаг. Хараагүй хүн энэ зургийг үзэхдээ гар хүрч мэдрэхийн зэрэгцээ тайлбарыг сонсож ямар дүрслэл байгааг ойлгох боломжтой. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ төрлийн ажил нь зүгээр нэг санаачлага биш, харин зайлшгүй хэрэгцээ юм. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах цогц хөтөлбөрт тифло тайлбарлагчийн үйлчилгээ чухал байр суурь эзэлж байна. Бусад соёлын байгууллагуудыг ч мөн тохируулан шинжлэх ажил их бий. Үүнд өөр байгалийн драмын театр, хязгаарын дүүргүүддэх театрууд, музей, төрөл бүрийн үзэсгэлэнгийн танхимууд багтана. Хийх ажил маш их байна. Өнөөдөр бүсийн хараагүй иргэдийн нийгэмлэг хязгаарын соёлын амтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ жил хэрэгжүүлэх гол зорилтуудын нэг нь дипло тайлбарлагчдын тоог нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, мөн шин соёлын талбайнуудыг хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлэх юм а. Ойрот арeenагийн гар бөмбөгийн зал үзэгчээр дүүрэн байна. Бүгд наримдах улсын өнцөг булан бүрээс хөгжөөнд дэмжигчид ирж, тамирчтай дэмжин суудлын муур амьсгал оргилдоо хүрчээ. Ураланачка багийн эхний өрсөлдөгч нь Краснодарын хязгаараас ирсэн бүх Оросын гар бөмбөгийн холбооны академийн баг байв. Тэмцээний тэргүүлэгчдийн нэг. Хэдийгээр хожигдсон ч манай охид жинхэнэ дайчин чанараа харуулж, хүчтэй өрсөлдөгчдөө хатуу эсэргүүцэл үзүүлжээ. Дараагийн тоглолтод Донецкийн ардын бүгд наримдах улсын авангардтай учирч энэ удаа халмиг өгөхөд 3-ыг харьцах нэгийн харьцаатай анхны тод ялалтаа байгуулсан юм. Харин 3 дахь тоглолтод Дагестаны Алтайр багтай тоглож ширүүн өрсөлдөөн дунд багийн бэлтгэлийн төвшин өсөж байгааг харууллаа. Зохион байгуулалтын төвшин онцлон тэмдэглэхгүй байж болохгүй. Үүнд халмиг улсын спортын яам талархал илэрхийлье. Энэ бол 1-р лигийн тэмцээн. Нийт 5 шаттай, түүний 1 шат нэлэлттэй хотод зохион байгуулж байна. Багууд бүгд залуу бүрэлдэхүүнтэй. Энэ тэдний өмнө ирээдүй байна гэдгийг илтгэж байна. Тэмцээний хаалтын эслэлтэй халмиг улсын тэргүүн Бату Хасиков оролцлоо. Тэрээр тэмцээний зохион байгуулалтын өндөр түвшин оролцогчдын эрүүл өрсөлдөөний ур амьсгалыг онцлон тэмдэглэв. Мөн энэ үйл ажиллагаанд зочдод зөвхөн гар бөмбөгийн амжилтыг харахаас гадна халимгийн баялаг соёлыг танин мэдэх боломж болсон гэж үзэж байна.
Бид Элстад анхудаа ирж байна. Энэ хот зөвхөн манай баг төдийгүй бүх багийн сэтгэлийг эзэмсэн гэж хэлмээр байна. Таны зааланд гайхалтай уур амьсгал бүрдсэн байна. Бүх хөгжөөнд дэмжигчдэд зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Эндхийн зохион байгуулалт Оросын холбооны улсад хамгийн шилдэгт тооцогдохоор байна. Бид энэ жил 2 дахь удаага оролцож байна. Багуудын тоо нэмэгдэж дэвшин өсөж байна. Шинэ бүс нутаг, шинэ багуудтай тоглох боломж олж байгаад баяртай байна. Мэдээж илүү өндөр амжилт хүсэж байна. Одоогоор бид 3 дугаар байрт явж байна. Уралааночка баг шагналт байрт багтаагүйч ийм өндөр түвшний анхны том тэмцээнд оролцсон амжилт нь эерэг үнэлгээ авлаа. Харин тэмцээний дүнгээр Волгоград мужийн Волжанка Крас УОР баг хүрэл медаль хүртэж, Краснодарын хязгаарын академийн баг мөнгөн медаль хүртэв. Харин аваргын цом алтан медалийг Ростов мужийн Таганрог баг хүртжээ. Манай улсад анхудаа Оросын холбооны улсын аврах шалруулалт тэмцээн зохион байгуулагдаж, биднийг Уралааночка баг төлөөсөнд бахархаж байна. Энэ бол эхний алхам. Эрэг утгаараа зоригтойгоор цааш төвлөрүүлэн огтоо баяр хүргэе. Алтайр багч мөн сайхан тоглолт үзүүллээ. Албан улсын тэргүүн Батуу Сергеевич Хасеков болон Оросын волейболын холбооны нэрийн өмнөөс энэхүү спортын арга хэмжээнд баяр хүргэе. Өнөөдөр манай улсын өнцөг булан бүрээс залуу иргэд хөрөлдсөн ирж энэ арга хэмжээг үзэж байгаад баяртай байна. Эдгээр залуус цаашид волейбол болон бусад спортыг хөгжүүлэх болно. Энэхүү тэмцээн нь халимагдах эмэгтэй волейболын хөгжлийн том замын эхлэл боллоо. Уралааночка баг өндөр түвшний туршлага хуримтлуулж, өрсөлдөгчд болон хөгжийн дэмжигчдийн хүндэтгэлийг хүлээсэн байна. Одоо баг болон холбооны өмнө шинэ зорилтууд тулгарч байна. Багийн бүрэлдэхүүнийг бэхжүүлэх, ур чадварыг ахиулах, ирээдүйн тэмцээнүүдэд бэлтгэх. Төсвөн сая Америк доллараар хэмжигдэх кинонууд, гайхшрал, бишрлийг зэрэг төрүүлэх технологиуд. Энэ бол блокбастер киноны зураг авалтад зориулан бүтээсэн ухаалаг робот гар юм. Түүний тусламжтайгаар урд өмнө байгаагүй өнцгөөс кадр авах боломж бүрджээ. Жишээлбэл Хятадд Хаврын баярын амралтын үеэр орлогын рекорд тогтоосон Фигас 3 кинонд ашигласан байна. Лихе бол хосолмол зураг авалтын туршлагатай найруулагч. Гэвч хэдхэн жилийн өмнө тэрээр гадаадын тоног хөрөмжийн үйлдвэрлэгчдийн босгосон нэвтршгүй хамтаа тулгарч байв. Өмнө нь би кинонд ашигладаг гадаадынхны тоног төхөөрөмжийг их ашигладаг байсан. Гэтэл миний олон санаачлагад тухайн техник хариуцсан мэргэжлэнүүд боломжгүй. Эсвэл та кино технологи ойлгохгүй нэг хариулдаг байлаа. Лихэг гадаад хамтрагчтайгаа маргасаар байгаа. Түүний үзэж байгаагаар технологи нь уран бүтээлийг хязгаарлах ёсгүй. Хэрв өндөр технологиг тэгзүүл сэтгэлгээ хязгаарлаж байвал тэр технологи биш. Жинхэнэ технологи хязгаарлагддаг юм. Харин ч уран бүтээлд цоошин боломж, орон зайг нээж өгдөг. Өөрийн туршлага дээр тулгуурлан Лихе Cinematic Motion Control өндөр технологийн робот манипулятор бүтээх ажилд оржээ. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн эд ангийн нийлүүлэлтийн тогтолцоож дэмжлэг болсон. Өдгөө энэ технологи хурдцтай тархаж байна. Хятадын үзэсгэлэнт газруудаар аялж байгаа жуулчид шинэ үйлчлэгийг шууд үнэлжээ. Код уншвал робот чамайг киноны хэсэг шиг дүрсжүүлнэ. Урлагийн ихтэйд сургуулиудын кино урлагийн оюутнууд ч тунгуудахгүй жинхэнэ зураг авалтын талбайд ашиглах ижил роботтойгоо аль хэдийн дадлага хийж байна. Захим худалдааны салбарын ч хоцрохгүй. Роботын авсан гайхалтай кадруудыг бүтээгдэхүүнээ сурталчилгад ашиглаж байна. Хэрэг робот киноны яс бүтцийг бий болгодог бол гэрэлтүүлэг түнд сүнс шингээдэг гэж Янсе үздэг. Тэрээр киноны мэргэжлийн гэрэлтүүлгийн дэлхийн тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг компани гүйцэтгэх захирал нь юм. Одоо хэрэглэгчид алдартай кинонуудаас харсан нарийн гэрэлтүүлгийн схем эффектүүдийг авч өөрсдөө хэрэгцээнд тохируулан хялбаршуулан ашиглаж байгаа юм. Үр дүнд нь юу болов? Кино хальсны чанартай гэрлийг одоо хинч төсөөлөөгүй газарт ч олж олсноо. Жишээлбэл шууд дамжуулалтын жижиг студид өмнө нь Холливуудын киноны спецнүүдийг гэрэлтүүлдэг байсан эффектүүд одоо бүтээгдэхүүн танилцуулга, гоо сайхны хичээл, брендийн сурталчилгаанд ашиглагдаж байна. Хөнгөн хэрэглэгчдэд ээлтэй шийдлүүдийн ачаар технологи улам хүртээмжтэй болжээ. Зөвхөн аппликейшн дээр хэдхэн товч дараад зааврыг дагахад л хангалттай. Та мэргэжлийн кино студийн дүрсний чанарт 80 бүр 90% дөх үр дүнд хүрч чадна. Мөн энэ гэрэлтүүлгийг олон төрлийн хэрэглээнд амжилттай ашиглах боломжтой.
80%. Мэргэжлийн кино чанарын 80%, харин төвөгтэй ажиллагаа тэг хувь. Амжилтын нууц нь энэ. Я считаю, что Миний бодлоор кино технологи маш олон төрлийн мэргэжлийн хүмүүс нээлттэй болсон. Манай технологи эзэмшил хялбар болох тусам кино техник илүү өргөн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байна. гораздо более широкий рынок сбыта. Технологии не должны... Технологи саад болох ёсгүй, харин түүний тусламжтайгаар хэрэгжих сонирхолтой санаа л хамгийн чухал юм. Новые технологии. Шинэ технологиуд том дэлгэцээс өдөр тутмын амьдрал руу улам хурдтай нэвтэрч байна. Энэ нь хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж, салбаруудын боломжийг тэлж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж байна. Түүний дотор кино урлагийн салбарч мөн адил ирээдүйд түүхэнд үлдэх шинэ бүтээлүүдийг төрүүлэхийн төлөө байгаамаа. Kids.info, Иван Молостов, CGTN. EU хотын олон улсын худалдааны төвд дахин хөл хөдөлгөөн нэмэгдэж, худалдааны игнэ хэвийн идэвхтэй байдалд оржээ. Гадаадын худалдан авагчид нийт талбайн 900 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх дэлхийн хамгийн том жижиглэн бөөнөр худалдаалах цогцлборт иргэн ирээд байна. EU бол бизнес хийх төгс газар надад тун таалагддаг. 18 жилийн турш ирж байна. Уже 18 лет. Нам здесь очень нравится. Бид нарт их таалагдж байна. Сайхан хамтрагчдтай. Ёстой сайхан шүү. Баруунч сайхан юм. Энд very good байна. Здесь very good. Олон улсын худалдааны төв нь 7 том олон давхар барилгаас бүрддэг бөгөөд тэдгээрт бараг 100 мянган шоурум, түүнээс 2 дахин олон нийлүүлэгч ажиллаж байна. Хэрв лангуу бүрт ердөө 1 минут зарцуулбал өдөрт 8 цаг ажилласан ч бүх цогцлборыг тойрч үзэхэд бүтэн жил хүрэлцэхгүй. Хятадын шинэ жилийн дараах эхний өдөр гэхэд л 300 мянган хүн зочилсон нь өнгөрсөн оноос 25% өссөн үзүүлэлт болж байна. Харин 1-2 дугаар сард бараа эргэлт 12 тэрбум Америк долларт авч экспорт бараг 23% нэмэгдэжээ. Хятад шинэ жилийн дараа худалдааны өсөлт сайхан байна. Өмнөд Америк, хойд Африкаас тун сайхан захиалга аваад байна. Южной Африки. С начала года Онгород Африк, Филиппиний зүгээс хэрэгцээсэд байгаа. Манай үйлдвэрлэл олон орныг чиглэсэн зах зээлч үнд сайхан тохирч ажиллаа. шел. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо Латин Америк болон Орос улс EU хотын гол зах зээл болж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард тус цогцлборын бүрэлдэхүүнд захим худалдааны төв нэгдснээс хойш тус хот электрон бус барааны ангиллалаар Оросын маркетплейсүүдийн хамгийн том гол нийлүүлэгч болжээ. Үүний зэрэгцээ Вашингтонтой худалдааны зөрчилдөн үргэлжилж байгаа ч орон нутгийн бүтээгдэхүүн барууны зах зээлд ч эрэлттэй хэвээр байна. Аврын баярын дараа гадаад захиалга огцон нэмэгдэж, үйлдвэрлэлийн төлөвөө маань 5 дугаар сарын эцэс хүртэл дүүрсэн. Манай бүтээгдэхүүн тусгай зориултын спорт хувцас учраас гол зах зээл маань Америкийн нэгдсэн улс болон Европ гадаадын онлайн